57 дугаар анги шилжигч төхөөрөмж. Лоли түүний явах талаар асуухад Йоан Тимээ өглөөний цайны дараа явах бодолтой байна. Тийм үү, ойлголоо гэж Лоли толгой төхөөд бусдаа хамт ярилццгаая. Тэгье. Хэсэг хугацааны дараа Лоли гэр бүлийнхэнтэй хооллож эхлэв. Хаашаа явах бодолтой байна? Эсвэл нийлэгаан хулсаа руу явах ивэрээ юу гэж Лолинг асуух ба Йоан явах гэж байгаагаа мэдсэн учраас хоол идэнгээ асууж эхлэв. Үгүй би хавар хотод хүнтэй уулзгаар болсон. Харин нийлэгаан хулсаа явах хувьд хойшлуулсан. Хавар хотоо эндээс нэлээ хойш удаа ниссэн ч гэсэн гэж Лоо эзэн түүнд хэлв. Тийм үү, хэр хол вэ гэж баг зэрэг тавгуудах ба Юроугийг цагтаа уулзч амжихгүй мэт санагдаж эхлэв. Хавар хот эндээс ойролцоогоор 30,000 милийн зайд байгаа. Амралтгүй нислэж 100 цаг гаруй болно. Үгүй байлгүй дээ гэж Йоан сэтгэл санаагаар унахын тэр энэ байдлаараа бол Юроу дээр очихоос өмнө түүний амралт дуусч ахин 7 хоног хүлээх болох нь гэж санаан зовж байв. Түүний таагүй царайг харсан Ломинг чанга дуугаар чи тэгтлээ яарч байгаа юм бол яагаад Лянг хотын шилжигч төхөөрөмжийг ашиглаж болохгүй гэж эндээс 3,000 милийн зайд байгаа ч гэлээ их үнэтэй шүү. Үнэхээр үү? Тэр төхөөрөмжийг ашиглавал богино хугацаанд хүрч чадах юм уу гэж Йоаны царай гэрэлтээд ирэхэн тэр. Тийм ээ, хавар хотод өнөө шөнө гэхэд хүрчихнэ. Гэхдээ шилжигч төхөөрөмж их энерги зарцуулдаг учраас өндөр зардал гарна. 30,000 бас ч гэж тийм хол биш учраас бидний өгсөн мөнгө хүрэх байх гэж Ломинг түүнд хэлв. Баярлаа. Би гар хөлөө өгөөтч болтгой төлөх болно гэж Йоан түүнд хэлв. Та яагаад тэгтлээ яарсан юм? Уулзах хүн чинь тийм чухал юм уу гэж Лолинг асуув. Тийм ээ, миний амьдралын хамгийн чухал хүн гэж Йоан эргэлзээгүй хэрэлв. Хамгийн чухал хүн гэж Лоли амдаа бовтнон түүний атаархал төрөв. Шоохоо хүртэл түүнүүрөө сонирхсан янзаар харав. Тэр байгаагүй бол би амьд байхгүй байх байсан гэж болно гэж Йоан сэтгэлээсээ хэлв. Чиний хайртай хүн чи юм уу гэж Ломинг асуув. Ха мэдээж үгүй гэж инээгээд Йоан тэр бол миний охин дүү. Дүүн байсан юм уу гэж Лоо гэр бүлийнхэн дотроо санаа алдав. Йоан ах таны дүү ямар хүн бэ гэж Шоохоо түүн рүү тас гүлрээ асуув. Тэр бусдыг боддог, сайхан сэтгэлтэй, завгүй амьдралтай ч гэлээ намайг өдөр бүр арчилдаг. Би түүнд талархаад баршгүй өртөө. Та гайхалтай дүүтэй болтой. Таныг яагаад явах ёстойг сайн ойлголоо гэж Лоли хэлв. Бяцхан яриагаа дуусгачаад тэд үргэлжлүүлэн хооллов. Хэсэг хугацааны дараа хооллож дуусгаад Лоо эзэн нэг зарцынхаа чихэнд шивнэв. Хэдэн минутын дараа зарц Йоанд хуйлаас бичиг авчирч өглөө. Энэ газрын зураг Лянг хотод яаж хүрэхийг чинь зааж өгөх болно. Нисэх юм бол амар байх ах. Хэдэн уул давж байж Лянг хотод хүрэх бах. Баярлалаа Йоан. Газрын зургийг ав. Таныг гаргаж өгнө гэж Лолинг суудлаасаа босон түүнд хэлв. Би ч бас гэж Лоли дагав. Удалгүй Лолинг түүний нэг гарыг цээжиндээ тэврэхэд Лоли ч бас дахин нөгөө гарыг тэврэх нь ба энэ нь Йоаныг хоёр талдаа хөөрхөн бүсгүүчүүд дагуулсан хүүхэмсэг залуу шиг харагдулв. Тэд гарч ирэхэд тэр олон хүнийг харахад Йоан балмагдахын тэр яагаад ийм олон хүнтэй байгаа юм? Уулын эзний дайралтын дараагаас Пан хотод зочид дарагдсан. Ихийнхэн таныг хайж ирсэн гэсэн. Би тэдэнд явчихсан гэж хэлсэн боловч ирэх хүмүүсийн тоо нэмэгцээр байгаа гэж Лолинг түүнд байдлыг тайлбарлав. Ойлголоо, тийм бол эндээс нисэх болох нь гэж Йоан санаа алдав. Баяртай Лолинг, би энд үдсэн харснаа мартахгүй гэж Йоан нүүр дүүрээ нээсгэлв. Би явхаас чи өмнө тэрвэрч болох уу гэж Лоли түүнээс асуув. Йоан толгой тохиод юм бодлого хоёр гараад дэлгв. Лоли шуудхан түүнийг чанга гихчин тэрврээд цаг гарвал заавал ирнэ шүү, би үргэлж хүлээж авах болно. Тэгнэ. Хэсэг тэрвэрч байгаад Лоли түүнийг тавьж холдох ба гэж байснаа гинтгэн ухсгийн түүний хацар дээр өсөв. Йоан хэлэх үггүй болов. Дараа үлдсэн Йоан ха гэж Лоли царай нуулаач хилчгээд гэрлүүгээ гүгээд орчихсон тэр. Миний ээж гээд Лолинг ч бас түүнийг тэрвэв. Чамайг санандаа гэж Лолинг түүн чивнээ дуудалгүй түүний нөгөө хацар дээр үнсэн ч шуудхан Лоли шиг гүгээд орчихсонгүй. Дараа нь ирэхэр чинь илүү гүнзгий зүйл хийцгээе гэж Лолинг түүн рүү нүдээ ирмөв. Йоан утгыг нь ойлгоогүй ч гэлээ толгой тохиод дараа уулзъя гэж түүнд хэлв. Лоли орсны дараа
Шиоха түнд Йоан ахч бүсгүйчүүд дунд алдартай юм аа. Йоан хичингүүрэн инээж байснаа ямартай ч Лианкот руу явцгаая. Тэгээд Йоан сэлмээ гаргаж ирэн Шиоха тэр хоёр нисэж явхад дооронд хүмүүс гайхширч хоцорно. 58 дугаар анги Лианкот. Пан хотоос гараад Йоан болон Шиоха шууд Лианкот руу нисч эхлэв. Гэвч Йоаны дөлмөх хүчнээс болж тэд замдаа хидээд амарсан юм. Би уулын эзний цөмийг одоо идлээ гэж Йоан 3 дахь хамрал дээр хэлв. Удалгүй Йоан ч уулын эзний цөмийг чихэр шиг идэж эхлэв. Дэд тэнгэрийн боловсронгуй махбод идэвчлээ. Хар араатны цөмөөс 311 сая нэрг гаргаа авлаа. 307 сая 680 мянгаас 307 сая 860 мянга. Та төвшөө ихэд хангалттай энерги хөрвүүллээ. Та 5 дахь түвшний сүнслэг дайчин боллоо. Бүх үзүүлэлт 3,000-аар нэмэгдлээ. 615 сая 360 мянгаас 480 сая 500 мянга. Уулын эзний цөмийг эзсний дараа Йоан шавхагдсан энерги эргэж дүүрв. Тэгээд үзүүлэлтүүдэд харав. Зэрэглэл 5 дахь түвшний сүнслэг дайчин өв байхгүй. Цусны төрөл байхгүй. Махбод дээд тэнгэрийн боловсронгуй махбод биеийн хүч 12734. Оюун ухааны хүч 12975. Сүнсний хүч 14910. Биеийн хамгаалалт 12710. Оюун ухааны хамгаалалт 12821. Хөрөмтлөгдсөн энерги 615 сая 360 мянгаас 480 сая 500 мянга. Нэр хүнд 80. Өөртөө татах чадвар 30. Аз 10. Йоан үзүүлэлтээ хараад өөрийнх нь төвшний тулаач ийм өндөр үзүүлэлттэй байхад хэвийн зүйл хэсэх талаар бодно. Тэгээд чадруудаа шалгав. Тэнгэрийн нууц урлаг мэрэгсэн төвшин 2. Тэнгэрийн хуваагч сэлмийн дайралт мэрэгсэн төвшин 2. Тэнгэрийг залгигч техник мэрэгсэн төвшин 2. Цус сэлмийн дайралт мэрэгсэн төвшин 3. Мянган хутганы техник мэрэгсэн төвшин 1. Тэнгэрлэг галын удирдлага мэрэгсэн төвшин 1. Хоол хийх чадвар мэрэгсэн төвшин 1. Дэвшилтэд мэдрэхүй хүч нэмэгдүүлэлт сул хорны эсэргүүцэл анхдагч сэлмийн мэрэгшил олон чадвартай мөртлөө ганц чадвараар байнга ашиглаад байгаа мэт түүнд санагдав. Гэхдээ түүнд тийм олон чадвар хэрэггүй байсан ба цус сэлмийн дайралтаар аргалж болохоор бол бус чадвар ашиглах шаардлагагүй байсан юм. Та зөвхөн Йоан хаа гэж Шиоха түүнийг гүлрэн сууч харан санаан зовсон асуув. Би зүгээр юм бодж байсан юм гэж бодлого хариуллаа. Ямар ч тач замдаа гарцгаая. Шиохач толгой тохин тэд үргэлжлүүлэн нисв. Дахиад амрах уу гэж Шиоха түүнээс цагийн дараа асуув. Йоан толгоос хэсрээд үгүй би одоо ч ирч хүчтэй. Ганц төвшөө гэхэд ийм хол зөрөө гардаг гэж төсөөлж байсангүй. Хүчтэй болох тусам төвшөө хоорондын ялгаа илүү их болдог юм гэж Шиоха түүнд хэлв. Ахин нэг цаг ниссний дараа Йоан ахин ядарч эхэлж тэд хагас цаг амарч үргэлжлүүлэн Лианкот руу нисв. Одоо л нэгэн хот харагдлаа гэж Йоан өндөр хан бүхий хотыг хараад нулимс цэлэгнүүлээ хэлв. Тэд 12 цагийн турш ниссэн бөгөөд ингэж хол аялж үзээгөө. Йоанд биеийнхэн ч сэтгэл зүйн хувьд хэцүү байсан юм. Удалгүй тэд хотын өдрөө бов. Гэтэл Йоан болон Шиоха тэнгэрээс гинт гарч ирж байгааг харсан хамгаалагчдад урт дараалж зогсох хүмүүсийг үл тоон тэр хоёр дээр очив. Лианкот тавтай мөрлахмад тулаанчдаа ямар нэгэн зүйл хэрэгтэй бол бид туслах болно гэж хамгаалагч тэдэнд бүхэн ёслов. Шилжигч төхөөрөмжөөс болж ирсэн юм энд байгаа үстэй гэж Йоан асуув. Тийм ээ байгаа. Манай Лианкот хот шилжигч төхөөрөмжтэй боловч 70,000 миль туулах боломжтой. Тэр чинь хангалттай би 30,000 милийн зайд байгаа хавар хотод очих гэсэн юм. Ойлголоо намайг дагаад явна уу? Би таныг хүргэж өгье. Йоан толгой тохиж нэг хамгаалагчийг дагаж явхад нөгөө хамгаалагч нь хаалганд ирүүлдэв. Удалгүй Йоан шилжигч төхөөрөмж байрлах хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд ирэв. Энэ шилжигч төхөөрөмж юм уу гэж Йоан металл хийцтэй дугуй зүйлийг хараад гайхсан янзд асуув. Тол шиг харагдах боловч голдоо шилгүй. Харин урд нь тайд шиг зүйл зассан байв. Надаар өөр туслах зүйл байна уу гэж хамгаалагч ирчгээд асуув. Үгүй болсон. Биднийг энд хүргэж ирсэнд баярлалаа гэж Йоан түүнд хэлв. Би зүгээр л ажиллаа хийж яваад бол зүгээрээ. Удалгүй хамгаалагч явж Шиоха болон Йоан төхөөрөмжийн урд очив. Хаашаа явах юм гэж төхөөрөмжийн хажуу зогсох гүнзгий эрчимтэй өвгөн тэднийг хараад асуув. Хавар хот гинэ эндээс 3247 миль гэж өвгөн хариулв. Хэр үнэтэй болох вэ? 360,000 алт гэж өвгөн шуутгаа хариулв. Тийм их үү гэж Йоан дотроо гайхших ба бэлтгэлтэй байсан ч гэлээ зочирдхон тэр. Йоаны царайг харсан өвгөн төхөөрөмж ажиллах гэж маш их энерги зарцуулдаг учраас ийм үнэтэй байх нь мэдээж энэ зүйл. Тэгээд ашиглах юм уу?
Йоан хурдхан толгой дохиод ашиглана. Үгэн өвчийсэн гараа сунгаад түүнээс мөнгө нөхөв. Тэрийг нь харсан Йоан дотроо санаа алдаад мөнгө гаргаж өгөв. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 59-р анги Шуан хот мөнгөө төлчгөөд үгэн толгой дохиод тайзан дээр зогс гэлээ. Шиохо болон Йоан шилжиж төхөөрөмжийн өмнө зогсов. Үгэн тэднээс холгүй очин маш их энерги бүхий чулууг төхөөрөмжөнд хийв. Хэсэг хугацааны дараа төхөөрөмж энергиэр цэвэрлэгдэн Йоаны өмнө хоосон агаард хар орц гаргаж ирэв. Тэр хоёр шууд хавар хотод очихгүй хэдэн милийн зайд очино. Бас хурдан ороороо 1 минут боллоод энэ орц халуугалан шүү. Йоан толгой дохиод Шиохо руу харав. Чи бэлэн үү? Йоан ахыг хүссэн үед гэж Шиохо толгой дохив. Тэгээд Йоан түүн рүү гараа сунгахад Шиохо шууд хатгав. Удалгүй Йоан гүн амьсгаа аваад бяцхан Шиохог хөтлөн шилжигч рүү оров. Яг л анх тоглоомд орж эхлэх үе шиг Йоан ой модон дунд ирсэн байв. Дээшилж харцгаая гэж Йоан хотыг хайх гэж шинэсв. Тэнд байгаа болтой гэж Йоан хот харагдах зүг рүү заалаа. Явцгаая. Тэгээд тэд хотын зүг рүү нисч эхлэв. Та хавар хотыг оллоо. Хэдэн минутын дараа Йоан хотын үүдэн дээр буухад бусад хотуудтай адил хамгаалагчдад тэдийг хараад шуудхан очихын тэр хавар хот тавтай мөрөл наснуудаа ямар нэгэн зүйл хэрэгтэй бол надад мэдэгдээрэй гэж хамгаалагч түүнд хэлв. Зүгээр дээ би энд хүнтэй уулзахаар ирсэн юм. Та нарын нэрийг мэдчих болох уу? Таны талаар Шон овогт мэддэгдэх гэсэн юм гэж хамгаалагч гинтхэн хэлв. Шон овгоо Йоан гинтхэн Шон ухааныг санав. Тимээ Шон овог энэ хотыг өдөрдөг юм. Хэрвээ хүчтэй хий нэгэн ирэх юм бол мэдэгдэж зарим нэг асуудлаас зайлсхийх хэрэгтэй гэж тушаасан юм гэж хамгаалагч түүнд тайлбарлав. Тэгвэл чи Шон ухаан гэж таних уу? Золоо ухаа юу? Та золоо ухааг таньдаг юм уу? гэж хамгаалагч гайхсан янзд асуулаа. Тимээ тэр намайг хавар хотод ирээрэй гэж өрсөн юм. Бас үүнийг над төгсөө Йоан Шон ухааны түүнд өгсөн тэмдгийг гаргаж үзүүлв. Эн чин Шон овгийн тэмдэг байна гэж хамгаалагчийн нүдэн томорч ирээд гайххан тэр энэхүү тэмдгийг зөвхөн Шон овг зөвхөн итгэлийг олсон хүмүүст л өгдөг юм. Намайг дагаад явна хүнд зочдоо би одоо Шон овг дээр та нарыг хүргэж өгье гэж хамгаалагчдад хүндэтгэлтэй наргүй бүхэж ёслов. Намайг Йоан гэж дуудаж болно. Залуу эзэн Йоан. Тэгээд нэг хамгаалагч түрүүж яван Шон овгт хэл дуулгав. Юу манай овгийн тэмдэгтэй хүн ирж байна. Би Йоан гэдэг нэртэй танихгүй юмсан гэж Шон овгийн өдөртөгч хөмсгөө зангидав. Тэр залуу ухаан нэрийг дурдж түүний өгсөн гэсэн гэж хамгаалагч хэлв. Өдөртөгч толгой дохиод миний охиныг дуудаад ир. Мэдлээ өдөртөгчаа. Төд удалгүй Шон ухаан дөнгөж орноосоо боссон гэлтэй замбраагүй төрхтэй хурж ирв. Яасан бэ аваа? Би сая гой зүүдэлж байлаа гэж Шон ухаан ядарсан царай гарган хэлв. Чи Йоан гэж таних уу гэж өдөртөгч шуудхан асуув. Та нөхөр Йоаны талаар яаж мэдсэн юм гэж гайхширч асуух ба Йоаны нэрийг сонсоод царайнд гэрэлтээд ирэв. Тэгэхэр чи таньдаг байх нэ? Тийм ээ би түүнтэй дуудлага бодлооны газар таарсан юм. Түүний гардал ухсааг мэдгүй ш тэр энгийн нэгэн лав биш. Ялангуяа түүнийг дагаж явдаг бяцхан охин яг л өвөө шиг хүчтэй юм шиг санагдсан. Аав шиг сүнслэг мастер гэж үү? Тийм байх хот хамгаалагчид тэднийг нисэж байхыг харсан гэсэн. Хүлээгээрэй. Тэр энд байгаа юм уу гэж Шон ухаан шуудхан асуув. Тийм ээ. Тэд бидний ярьж байх зур ийшээ ирж байгаа. Яагаад анхнаасаа хэлээгүй юм? Би зочид хүлээж авахд бэлэн биш байна. Бас энд хамаг цагаа өрчихлээ. Тийм бол тэдний ирэхээс өмнө хурдхан шиг зүс цайраа янзал гэж өдөртөгч толгоос хэсрэв. Шон ухаан олон хөдөлмөрч гэдгээр алдартай ба харин гэртээ залхуу хойрог цаг гарвал унтаж байдаг гэжээ. Би эргээд ирнэ гэж хэлчихэд Шон ухаан гүгээд явчихав. Тэр үед Йоан болон Шиохо Шон овгийн харшийн өмнө ирэв. Тэнгэр минь Танк хотын логер бүлийн харшаас ч том. Яг л байшинг том харштай харьцуулах мэт гэж Йоан том харшийг хараад зог тусганд тэр тэгээд л Шон ухаан тусгай өрөөнд байж Шон овогт та хоёрыг ирж байгааг мэдгэцчихсэн. Хамгаалагч үгээ хэлж дуусаад хаалга онгойж царайлаг дунд насны ир гарч ирэн Йоаны хурц хичин ширтэв. 5 дахь төвшний сүнслэг дайчин. Энэ залуу хиттэй юм бол миний охинтой чицүү харагдах юм гэж Йоан Шоугийн өдөртөгч түүний төрх болон хүчийг хараад балмагтхан тэр гэвч түүний хамгийн их балмагтсан зүйл бол цаанаасаа л гүнзгий эрчим ялгарх Шохо байв. Тэрээр сүнслэг мастер мөртлөө түүнийг
хүчийг харж чадахгүй байсан юм. Жинхэнэ хүчрхэг нэгэн байна гэж Шон овгийн өдөртөгч дотроо бахирхан тэр. 60 дугаар анги. Чамд юу тохиолдов вэ? Чи нөхөр Йоан байх нэ? Би Шон овгийн өдөртөгч бас Шон ухааны аав, Шоо Чао. Цаг заваа зарцуулан манай даруухан гэрт очилсанд баярлаа гэж өдөртөгч Шон нударгаа алгандаа хавсран хүндэтгэлтэй бүх юм мэдлээ. Угтаж авсанд баярлаа гэж Йоанч бас бүхийж мэдгэдэв. Дотгошоо морилно. Йоан түүнийг даган дотгош оров. Тавтаа морил хүнд зочдоо өөдөөсөө харан зогссон хоёр игнээ зарцнаар түүнд зэрэг мэдлээ. Зочны өрөөнд орж ирсний дараа зарц түүнд цай аяглах зур өдөртөгч Шон. Чиний талаар охиноосоо сонссон нөхөр Йоан их авьяаслаг үгүй. Миний төсөөллөөс хол илүү юм. Ийм залуудаа 5 дахь төвчний сүнслэг дайчин гэхээр багш чи илүү хүчрхэг нэгэн байх. Би асуухгүй бас чадахгүй. Чи хэдэн настай вэ гэж өдөртөгч Шон сонирхоо асуув. 3 сарын өмнө 18 хүрсэн гэж Йоан 50 хариулав. 18 гэж өдөртөгч Шон уулга алдаж золтоол суудлаасаа босчихсонгүй. Тэрээр Йоан ийм залуухан гэж төсөөлөөгүй юм. Тулаанчдын хамгийн хуурмаг зүйл бол гаднах үзэмж бөгөөд ойрын жишээ нь Шохоо юм. Итгэмээргүй юм. Би чамайг охинтой минь цацуу эсвэл баг зэрэг ах гэж бодтол 3 насаар дүү байх гэж өдөртөгч Шон эцсийн шинжгүй магтах ба түүний авьяас бас атаархаж байв. Өдөртөгч Шон түүний гарал угсааг асуухыг хүсэж байвч анхны удаага уулзаж байгаа учраас хитрхий сонирч байхыг хүсээгүй юм. Тэр мөчөд хаалга онгойж үзэсгэлэнт залуу охин орж ирэв. Йоан түүнийг хараад инээмсэглээ. Сайн уу Шон ухаан, би чам дээр ирлээ. Нөхөр Йоан ямар новшин вэ? Шон ухаан зүгээр ярьж байснаа гинт уулга алдах нь өдөртөгч Шон болон Йоаныг зочоохон дэр. Шон ухаан гинтхэн түүн рүү тогшин гихч нь алхаж ирээд чи яаж 5 дахь төвшний сүнслэг дайчин болчихов? Сүүл таахад чи 1-р төвшин байсан. Тэгэж болоогүй хэдхэн хоногийн өмнө шүү дээ гэж Шон ухаан түүн рүү гайхширч харна. Юу гээд өдөртөгч Шон уулга алдан шуудлаасаа босгон тэр бясалгал дуртай мангасууд ч ингэж хурдан төвшөө аhiхгүй. Энэ Йоан яг ямар гарал угсаатай юм бэ? Яг хав тэр үеэс хойш олон зүйл болсон гэж Йоан хачийн нэмсгэлээд хэлв. Чамд азтай тохиолдолтой учирсан бололтой атаархмаар юм а надтай ч бас таардаг болоосаа гэж Шон ухаан чангаар санаа алдав. Надад бол азтай тохиолдол шиг байгаагүй. Ингээд чи яаж энд ирсэн юм? Арай намайг харах гэж нүдэн гэлцэж ирээд асуув. Дүүтэйгээ уулзах гэж ирсэн гэж Йоан 50 хариулав. Аа гэж Шон ухаан урам хугарсан байдалтай амдаа бутнав. Энд хэр удах юм гэж Шон ухаан удалгүй асуув. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ удахгүй байх гэж хариулав. Тэгвэл чамд хонох газар байгаа юу? Байхгүй бол манайх олон зочны өрөөтэй шүү. Тэг шаардлагагүй би дүүтэйгээ удахгүй уулзах учраас санаа тавьсанд баярлаа. Санаа зовлтгүй өссөн үедээ манай дээр ирээ гэж Шон ухаан түнд хэлв. Оройн зоог яаж байна? Одоо бэлтгэж байна гэж өдөртөгч Шон асуув. Тэр бол болно гэж Йоан хариулв. Зоог бэлэн болохыг хүлээх зур Шон ухаан түүнээс салснаас хойш юу болсон талаар асуув. Йоан тэдэнд чөтгөрийн аалз болон Пан хотод уулын эзэнтэй тулцснаа ярив. Өдөртөгч Шон болон Шон ухаан түүнийг нь сонсоод ам нь ангаахан тэр хэдхэн өдрийн дотор яаж юм олон зүйл болдог байна. Бас энэ нь түүнийг яаж хурдан төвшөө гэснийг тайлбарласангүй. Чи ямар ч бүлгэмих биш гэсэн баха чамд бүлгэмд орох хүсэл байгаа юу гэж Шон ухаан түүнээс асуув. Үндэ би сайн мэдэхгүй байна. Энэ ертөнцийг сайн үзэж харж амжаагүй байгаа учраас нэг газар уягдмааргүй байна гэв. Хэрвээ тэр чиний санаа зовох зүйл бол санаа зовох хэрэггүй байх зөвхөн шин шав нарыг л хязгаарладаг юм. Аюулгүй байдлын үүднээс юм шүү дээ. Дотоод болон гол шав нар начиг чөлөөтэй байдаг юм. Харин ч бид нар бүлгэм гэхээсээ илүүгээр гадуур хөвчлэн байдаг. Надаас жишээ авъя. Би бүлгэмийн шав мөртлөө хөвчлэн гадуур илүү цагаа өнгөрүүлдэг. Би залхуурлын хүчтэй болсоор байхад бүлгэм миний эрх чөлөөг хязгаарлахгүй. Бас чиний авьяас одоогийн хүчтэй байхад шууд гол шав болох болно. Гэсэн ч санаа чинь зовж байвал манай бүлгэмд орж олно. Манай өвөө бүлгэмийн настан өвөө байхад бүлгэмийн өдөртөгч хүртэл чамайг яаж чадахгүй. Түүний үгийг Йоан сонсоод толгой дохиод би бодож үзнэ. Анхандаа Йоан бүлгэмийн талаар сонирхолгүй байсан ч тулаачдын талаар илүү сайн мэдхийн тулд дунд орж амьдрах хэрэгтэй байв. Шон ухаан эрх чөлөөг нь хязгаарлахгүй гэсэн учраас одоо орох цаг нь ирсэн бололтой. Гэвч Йоан дүүгийнхээ бодлыг сонсох хэрэгтэй учраас одоохондоо шийдвэр гаргаж чадахгүй байлаа. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас